байна уу? Филиппиний Боракай влог part 2 хэллээ. Мэдээж Шанхайгаас Филиппин улсын төв Манила хот руу нисээд Манилад 1 хоноо цааш явсан. Буцахтай харин 3 осон болохоор Манилад үтсэн зүйлээ дараагийн влог дараална. Шөнийн 2 цаг болсон. Бид Манила дээр буучлаа. Терминал 1 дээр одоо терминал 3 руу явж үзье гэсэн чинь өнгөө терминал хооронд дээр явдаг юм өнгөө автобус байд юм байна. Ямар ч гэсэн энэ хүлээгээс суучлаа. Хүмүүс энэ ч яасан гээд ирээ суугаад цуглаа л юм. Тэгээд олоолаа болохоор явж магадгүй л ч. Терминал 3 руу явах автоос нь суучлаа. Монголчууд Филиппин улс зорчихтой болохоор 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой байдаг. Тэгээд хилийн шалганаар яваад авахд болохоор дөрөв төлөвсөн хугацаа нь 20 хоног байсан учраас гадаад паспортон дээр 21 хоногийн штамп гарч өгсөн. Тэр тооцооны хэрэгсэл нь болохоор Gcash, Maya, Grab гэдэг аппликейшнуудыг ашигласан. Grab нь болохоор ерөнхийдөө зүүн Азийн бүх орнуудад ашиглах боломжтой тийм аппликейшн байдаг. Тэгээд голланд банкныхаа виза картыг холбоод шууд цэнэглэлт хийгээд одоо төрөвчийн цэнэглэлч болно. Эсвэл шууд картнаас уншуулад яваад авах боломжтой. Филиппиний мөнгөнд тэмдэгт нь болохоор Филиппин песо. Бид хоёрын хувьд болохоор Монголоос явахдаа доллар авч явсан байна. За тэгээд Trip.com дээрээс харж агаад онгоцны бодолтойгоо ярих юм Пасай хотод нь хамгийн гоё 5 одтой буудалд нэг болсон. За буудалтаа орж усанд орж хувцас сольж авчаад SM мall-ыг очиж үзсэн. SM мall нь Филиппин болоод Азиа хамгийн томд ордог молуудынх нь нэг. Бүр 60 талбайг хамардаг. IKEA болон маш олон төрлийн гоё брендийн дэлгүүрүүдтэй. Тэгээ бүтэн өдөржингөө дэлгүүрээр хийсэн байгаа. Мау Christmas гэдэг энэ бараг шинэ жил болоод байгаа юм шүү. Бид чинь ерөөсөө буудалд хүртэл гацуур цэцсэн байсан. Өглөө бит хоёр бүр гарч гайхаадсэн чинь дэлгүүрт нь ирсэн чинь бүр ийм том гацуур цэцсэн. Бүх талдаа гацуур тавьчихсан. Шинэ жил болоод шүү дээ. Дээшээ гэхдээ тийм гэсэн нь доош болох хэрэгтэй. Баашлаа. Тийм үдчихэд юу гэж. Филиппинд ингээд одоо шинэ жил нь болж байгаа юм байна. Алцсан юм уу гэж ирээ. Яа, цацар хийсэн юм. Одоо тийч 3 гацаас тийм. Энэ ч юм байна шүү дээ. Уникло. Тинчээ зарамаараа энэ чинь байхгүй ч байна. Шокн нормор газар юм болоо гэдсэн чинь. Цаач бидгээс асуусан чинь шок. Анх удаа ирж байгаа ирж үзэж байгаа хүн бол шимшигтэй харагддаг шүү. Гэтэ нэр шимшигтэй байсан дээ. He's delivering. That's what they should do to a Hornets team that's extremely inexperienced. Colin Sexton, new Hornets fouled. Whataburger, one of the play comes in the first minute. Very solid basketball.
He really enjoyed. Дуучин бичтэй л юм шиг. Ийм хүүхд мөр байна. Дэш цаатаа авчих. Шатны усгүй мэдээж. Филиппиний дотоод нийслэлийн хамгийн хямд тэгт нэг хүний гар дэш нь 7 кг, хачаанд 7 кг гэдэг юм лээ. Хэрвээ жин хитрэх юм бол мөнгө нэмж төлнө. Эсвэл 20 кг хачаа зөвшөөрөх арай үнэтэй тэгт авах байсан болохоор бид хоёр тэр мөнгөөрөө чимдаа аваад хачаагаа 2 хуваад хийчихье гэж бодоод чимдаа авахаар Манилагийн хар захыг бас очиж үзсэн байгаа. Катиклана Airport дээр ирсэн байна. Цаашаа Боркайло нисэх гэж байна. Арал руугаа явахдаа автобус завьгээд олон дамжиж явдаг болохоор тосч авах үйлчлэгээ трифтерээс 106 мянгаар цэгцэн байсан. Хідэн цагт онгоц буухуу хідэн хүн явж байгаа ямар буудалд очихоор бөглөөд захиалчаар ачаагаа аваад гараад ирэнгүүт нэр бичсэн хүлээгээ зогсож идэм билээ. Аюу амар. Автобусанд суугаад завь хүрээд завьны төлбөр мөнгийг өөртөө төлөөд бэлдсэн байдаг. Нэгсэндээ тоссон үнэ дагаад таны ачааг зөөж явсаар аваад арал дээр буудлын үүдэнд хүргээд өгчтэй юм байлээ шүү. Буудлын дээр бичсэн. Өглөө буудлаасаа гарснасаа шүүж идээгүй явж байгаад одоо 4 цаг 4 өнгөрч 5 өнгөрч нэг турж өгөх гэж байна. Ямар ч нэг юм идчихээд тэгээд маргаашнаас бараг замын ядаргаа гайг болохоор маргаашнаас гой бичлэг гинэ. Хэд хоног явсан давстаа авсан нэг жоох хөлөөд өрөөд та.